Монгол улсад баримтыг хэрэгжүүлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Багууд энэ удаад нийслэлийн 6 дүүрэг тусвар баримтыг бүрэн хэрэгжүүлээгүй байгаа зах худалдааны газрыг сонгон авч баримтыг хэрхэн хэрэгжүүлэх судалгаа хийж, хэрэгжүүлэх хувилбар, арга замыг эрэлхийлсэн шийдэл боловсруулах даалгавар тавилаа. Дэдэнтэй татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний компани болон тухайн дүүргийн татвар төлөгчдтэй харилцах тасгийн ахлах байцаагч нар хамтран ажилласан юм а. Хамтран ажилласан татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний компани татварын улсын байцаагч нартай гүний талархал илэрхийлье. Улаанбаатар эрдэм их сургуулийн шинэ ирээдүйн багийн гишүүд IBM Finance татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний компани зөвлөх Бямба, Жингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Батэрдэн нарын хамтарсан баг Жингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүчит шонхор зах дээр баримтын хэрэгжилтийг бодит байдал дээр судалж түүнийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байгаа. Дүүнчлэн баримтыг хэрэгжүүлэхэд ямар арга хөлбөр байж болох талаар судалгаа хийсэн билээ. За тэгээд та хоёр гүнс рүү ороод. Тэгээд та хоёр гүнс рүү ороод юу худалдаа авчнараас судалгаагаа авчихсан. Тэгвэл өдөрлийн өрөөнд бол ерөнхийдөө хүчит шонхор захынхаа тэр яг мах зардаг хэсгийн объект дээр өдөрлөгөө явуулах уу? Эсвэл бүр хүчит шонхор захыгаа нийтэд нь хамраад явуулах уу? Өдөрлөгөө бол нийтэд нь хамраад явуулах. Нийтнээс нь. Тийм. Харин судалгаа бол нэгтгэл эднэр нэг л зүйлийг сонгож зүгээр мах гэдэг сэдвэрээ мах дотроо бас тэр чинь нэг хэрхэн нийлүүлж болон дамжуулалтын нэг хөтөлбөр сонгож байгаа. Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн мэрэгэн багийн оюутан залуус Интер Finance татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний компани зөвлөх өөрийн туяа Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Өнөр Баяр нарын хамтарсан баг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автомашины худалдааны зах дээр судалгаа сургалтыг зохион байгуулсан юм а. Одоо таньчаас ингээд 10 сая төгрөгөөр машин авдаг тэр чинь нөө шингэсэн байгаа юм байна. Тэрнээс буцаан авах капитан заавал буцаан авалтаа авах хэрэгтэй шүү дээ. Тийм. Энэ тухай ер нь хэрэгжилт нь хэр санагддаг вэ? Давган нацаа. Нэг ч ихсэн машин зараад нэг ч ихсэн хүн баримтанд холбогдоод тэр нөхцөл бүрдэж чадах юм бол өнөөдөр тэр өдрлөгийн чинь ач холбогдол гэдэг юм. Энэ одоо энэ тэмцээний чинь бас үр дүн гэдэг юм гарах болов гэж бодож байна. Санхүү эдийн засгийн их сургуулийн Хайп багийн оюутнуудад тод такс татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний компани зөвлөх Ариуна, Баян зүрх дүүргийн татварын улсын байцаагч Үнэн чимэг нарын хамтарсан баг Дүнжин гар худалдааны төв дээр баримтын хэрэгжилтийн талаар сургалт судалгаа явуулсан юм. Бизнес эрхлэгч байгууллагууд маань хүн одоо дуудлын суудхан нэгдээ суудхан авч одоо эсвэл продукт зорилготой юм авдаг байгаа. Тэгэхээр энэ төрлийн мэдлэг муугаас болоод одоо нөгөө бизнес эрхлэгчд маань биднээс татвар төлөх юм аа тийм биднээс мөнгө гаргаж байгаа гэдэг хандлагаар бас юу тийм баримтаа өгөхгүй байх байгаа болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө бол одоо нийтийн дотор нэмжлэх гэдэг юм шиг байна. Гэтэл баримт чинь нүүдтэй яг бол нүүдийн буцаа олголт гэхээр хүмүүс нөгөө баримтыг нүүдгээ бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр баримт чинь бизнес эрхэлж байгаа нүүд төлөгч ч бай, төлөгч биш ч бай баримтаа олгох. Одоо нүүд төлөгч биш бол одоо баримт олгосноор судалгаанд оролцох. Монгол улсын их сургуулийн ирээдүйн багийн гишүүд Монгол такс татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний компани зөвлөх Алтан зул, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Баярмаа нарын хамтарсан баг 100 айлын барилгын материалын худалдааны төвлөрсөн Жоби, Бомбод, Одкон гих төвүүд дээр ажилласан юм. Барилгын материалын худалдааны төв болон гадаад худалдаа эрхлэгчдэд зориулсан баримтын хэрэгжилтийн талаар тараах материал түгээж сургалт зохион байгуулж байлаа. Дараа нь одоо гайлаар төлөвлөж оруулж ирээд татвараа төлсөн тохиолдолд энэчээ тэднээс нуугадах шаардлага байхгүй юу. Тэгэхээр хамгийн гол нөхцөл нь одоо тэр татвараа нуугаа баримтаа өгөхгүй байгаа нь гол нөхцөл нь тэр л байгаа. Мэдлэг чадвар баггаад гэдэг болохоор одоо нөгөө энийг ингээд өнөд хөрөмжтэй харьцах, интернеттэй харьцах чадвар одоо сур байгаа учраас энийг хэрэгжүүлэх гэж магадгүй. Тэгэхээр энэ талаар өөр нэмэлт хүсэл юу байна, санал бом юу байна, энэ дээр өөр сони яг чин хүсэл нь юу байна гэдгийг судалж мэдээд хэдүүлээ дараагийнхаа одоо баримтыг одоо илүү сайн хэрэгжүүлэх тал дээр одоо нөгөө шийдлээ олж авах энэ амар чухал болно гэж байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн Sparkling Nebis багийн оюутан залуус Лидер Finance татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний компани зөвлөх Галмандах, Хан уул дүүргийн татварын улсын байцаагч Мөнхбаатар нарын хамтарсан баг Хан уул дүүргийн 19-ийн худалдааны үйлчилгээний төв дээр ажилласан юм. Баримт өгж байгаа мэргэжлийн өсчин гэдэг ч юм уу тийм ээ. Тийм логогоо тавиад тэгээд тийм өсчин 19 үйлчилгээний төв дээр нэг тийм өсчин гоо сайхны салааныг сонгож аваад тэгээд ингээд туршилтаа хийгээд үзвэл юм ямар санагдчих. Тодорхой одоо зорилттой тэр объектыг сонгож аваа. Тэгээд тэн дээр яг баримтыг хэрэгжүүлснээр ийм ач холбогдолтой байна.
магадгүй одоо жишээл 7 хоногийн орлого зардал дээр нь ажиллаж болно гэсэн үг шүү дээ. И баримтын тухайн одоо өсчин гоо сайхан одоо нэвтрүүлснээр орлого нь бол яг 7 хоногийн дотор тэдэн төгрөгөөр нэмэгдлээ гэдэг чинь. Мандах бүртгэл дэд сургуулийн Мандах 25 багийн оюутан залуучуудад Diamond Tax татварын мэрэгсэн зөвлөх үйлчилгээний компани зөвлөх дэлгэр цог, Сонгон найрхан дүүргийн татварын улсын байцаагч Хатанбаатар, Одгорл нарын хамтарсан баг Сонгон найрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах модны худалдааны зах дээр судалгаа сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Зүгээр нэг машин бууланд ингээд байгаад ахаасаа илүү хүн болгон тэрийг нөгөө яриад байгаа шүү дээ. Эко бүртгэл гэдэг шиг захин шууд системийн бүртгэлийг илүү их нэвтрүүлэх дээр санааг төлхөө өгч үзэх байгаа ш. Хамгийн хэцүү хүндрэлтэй юм одоо юу гэхээр одоо манай бид нар ярьж байгаа энэ төвлөрсөн захууд өөрийнхөө худалдааны төвүүд дээр одоо энэ баримтыг өгөх ажил бол тэгэхээр бэрхшээлтэй янз бүрийн асуудлууд байгаа. Мэдчилж байна. За анжлын тэмцээний одоо явагдаж байгаа одоо онцлогоос харахад бол нийт татварлагчид нийгэмд бол одоо татврын боловсролыг дээшлүүлэх нийт татварлагчдад нэмэгдсэн үртгийн албан татврын тухай ойлголт, нэмэгдсэн үртгийн албан татврын урамшууллын системийн одоо зорилго ач холбогдлыг илүү одоо төрхөө ойлгоход нийгэмд ач холбогдолтой болно гэж үзэж байна. За энэ тэмцээнд бол манай сургуулийн татврын бүртгэл хичээл үзсэн оюутнууд оролцож байгаа. За тэгээд бүх багуудаа амжилт хүсье. За хамтран оролцож байгаа татврын мэрэгсэн зөвлөх үйлчилгээний компани, за мөн одоо татврын байгууллагуудад ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. Оюутан залуус маань бодит байдал дээр судалгаа хийж баримтыг хэрэгжүүлэх сургалт өдөрлөг зохион байгуулсны үндсэн дээр баримтыг хэрэгжүүлэх шинэлэг санаануудыг дэвшүүлж одоогийн хэрэгжилтийг сайжруулах шийдлийг боловсруулсан ажил бүгдэлтэй арга хэмжээ болсон байна. За Мөсийн ирээдүйн багийнхан байна. Татрын хуулийг хэн сайн мэдхүй тэмцээний хүрээнд бид нэр 100 айл зах дээр баримтын хэрэгжилт ач холбогдлыг сурталчлах өдөрлөг зохион байгуулаад явж байна. За энэ өдөрлөгийнхаа хүрээнд бид нэр иргэдэд тулгамж байгаа асуудлын зөвлөөд одоо шаардлагатай зүйлсийг хийж өгөхөөс гадна хуваараа бизнес эрхлэгч хүмүүстээ энэ одоо баримтын өгөхийн ач холбогдол ямар баримт өгөх вэ гэдэг талаар нь мэдээлэл өгөөд одоо тулгамж байгаа асуудлыг зааж зөвлөд явах юм зорилготойгоо байж байна. Энэ баримтыг чи өдөө хүртлээрээс аваагүй. Энийг чинь дэлгүүрээс аваад хонх улсууд энүүнд чи мөнгө өгж ирсэн байхгүй. Тэгэл өдөө хүртлээчүүлээгүй энийг чи одоо хааш код мод асуудал байсан. Үнэхээр анхаарал тавиагүй нэг 50 л гэж бодож байсан. Нодлон жилийнхийг бол зөвхөн базаал хайц одоо тэр хичнээн гэр бүлийн ч одоо өчнөл гэдэн заасны юм орж байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр үнэхээр энэ оюутан бүгд бидний төлөө одоо өндөр настай бидний төлөө би чи энийг чи оруулж чадахгүй мэдэхгүй байх чинь хийгээд өгч байна. Энэ үнэхээр зогстой. Олон ард түмэн энэ аваагүй юм байгаа. Бид нар шиг одоо ядарсан юм улсууд одоо ингэ хийгээд өгч байгаа. Ингээд нээгээд бариад өгч байгаад баярлж байна. Анхандаа бол холбогдож үзээгүй байсан. Одоо сүүлдээ бол заавалчгүй ажлын шаардлагаар баримттай холбогдсон. Тэгээд мөн та оюутнуудаас өмнө нь асууж авалж исэн. Тэрнийхээ дагуу бол та идж эргэж ирлээ. Тэгээд тэрнийхээ дагуу ч гэсэн би ч гэсэн баримтаа гаргаж сурлаа. Төрийн үйлчилгээний цахим машинаар хэрхэн баримт хэвлэх, шинээр нэмэгдсэн өртгийн урамшууллын системийн бүртгэлийг үүсгэх, гар утасны баримт аппликейшнийг ашиглах болон бусад зөвлөгөө мэдээллүүдийг өгсөн байна. Өдөрлөгийн хаалтын үеэр худалдаа эрхлэгчдийн дунд хөгжөөнд хаахаа тэмцэн флашмоб бүжгэн үзүүлбэрийг хүртэл бэлдэж амжижээ. Татрын албанаас тэдний код өгөөд тэгээд яаж гарах нь бас сайн мэдэхгүй байсан. Өнөөдөр харин сургуулийн аюултай хүмүүсд ирж бидэнд бас энэ баримтын талаар бас хичээл зааж бас маш сайн мэдээлэл болгосон учраас одоо бид нар өөрсдөө эндээс энэ тастраа гаргаж чаддаг. баримт код бол авсаа. Вэс шугамар аваад их ашигтай юм лээ. Баримт бүтээх юм хамгийн гол нь одоо сар жилийн 50 сая татвар гэдэг чинь одоо бид нар дэлгүүрээс худалдаа авах мөнгө одоо нэг баримт бүрдүүлээд чинь буцаад адилхан баримт чинь буцаад нэг 50 10% нөхдөд яг таарч жилийн стор нэг 150-150-120 мянган төгрөг туушаах юм. Тэр заавал ч хүмүүс 50 сая гэл нэг сэтгэл санаанд орсон болохоос яг тэр дэлгүүр баримт бүрдүүлээд авах юм бол адилхан тэр нь зориул явах юм. Тэгэл бол асуудал бол одоо яг
дэлгэрэнгүй хийж одоо хүн бүрийн усан дар нь хийж болох ямар юм одоо тий интернет байхгүй мэйл байхгүй гэх юм аль аль нь хөдөлгөөж байх болох гэж байгаа. Яг усан дар нэг зүгээр юм шүү. Энэний талаар мэдлэг аюу байсан баг мэдэхгүй байсан. Хэмж гарахад аюу өндөрлөлтэй. Одоо машин авчраа тавьчихсан ч гэсэн шууд ингээд утсан дээр харьцах одоо тэгээд шууд ингээд руугаа нэвтрээд харьцахад дотор аюу мэдээлэл байсан л да. Одоо ямар ч гэсэн мэдээд авлаа та нар зааж өгч. Ямар ч гэсэн одоо ихний яаралтай тавьсан хүмүүс шаардлагатай хүмүүс гаргаад одоо ямар ч гэсэн. За манай сургууль нь 1997 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш өнөө жил 20 дахь жилийн хойг тэмдэглэж байна. 20 дахь жилийн хойг ухтаад Америк нэгдсэн улсын магадлалын итгэмжлэлийн ACBSB-ийн гишүүн сургуулийнхаа үүрэгт ажлыг чанарын өндөр түвшинд хийхээр үүрэгт ажлаа бэлтгээд ажиллаа төлөвлөд хийж байна. Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль Минчилж байна. Өрсөлдөгч 5 сургуультай болон багуудтай өндөр амжилт хүсье өрөөё. Сайн байцгаана уу? Хөдөө аж ахуйн сургуулийн Sparkling New Biz баг байна. Манайх ерөнхийдөө бол энэ зургаараа баримтын ач холбогдлын талаар амьдралаар байдаг жишээнээр үндэслэн илүү дэлгэрэнгүй иргэдэд одоо ойлгомжтой байдлаар хүргэхийг зорьсон байгаа. Зургийнхаа эхний хэсэгт болохоор бид одоо тэр санааг оруулж өгсөн байгаа. Хүмүүсийн өдөр тутмын өргөн хэрэглээний бараа болох бид нар талхыг одоо жишээ болгож авсан байгаа. Нөгөө талаар борлуулагч буюу жижиг том аж ахуйн нэгж нэмэгц зүйртгийн албан татварын суудхан төлөгч болоод баримтаа одоо ингэж олгож байгаагаар бас төрсөлж өгсөн байгаа. Таны бүртгүүлээгүй тийм хайсан баримт чинь баримтыг бүртгүүлээгүй ингээд хайснаар та өөрт болцсон тэр боломжоо мөнгөө ингээд азаа алдаж байгаа гэсэн бас утга санааг илэрхийлсэн байгаа. Одоо таны хайсан тэр баримтыг өөр хэн нэгэн олж бүртгүүлээд таны тэр одоо хүлээж авах хэрэгтэй байсан тэр буцаан олголтыг чинь магадгүй суглаанд оролцоод хонжуурт оролцоод азтан болох байсан тэр одоо азыг чинь ингээд өөр хүн ингээд бүртгүүлснээр ингээд авч байгаамаа гэсэн санааг ерөнхийдөө зургийнхаа дээдлийн хэсгээр илэрхийлсэн байна. Ерөнхийдөө бол зургийн дээдлийн хэсэг маань яг юу илэрхийлсэн бэ гэхээр нэг баримт нэг боломж юм аа. Тэгээ таны тоолгүй байсан нэг баримтаар ч гэсэн ингээд амьдралаа өөрчилж байгаа хүмүүс ингээд олон байгаамаа гэсэн санааг бас давхар илэрхийлсэн байна. Тэгээ зургийн маань сүүлийн хэсэг болохоор аж ахуйн нэгж иргэд ингээд баримтыг хэвшил болгож ингээд хэрэгжүүлснээр далд эдийн засгийг хөнж нийгмээ эрүүлжүүлэн цаашлаад одоо энэ тулгамдаад байгаа энэ хямралаас бас гарч гисэн юм а гэсэн санааг давхар илэрхийлсэн байна. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд баримтаа одоо бүртгүүлж эдийн засгийн аварцгаа гэж манай багийн зүгээс уриалж байна. За сайн байцгаана. Улаанбаатар эрдэм сургуулиас орж байгаа шинэ ирээдүйн багийн ахлагч Батэ дээр байна. За манайх өнөөдөр хүчээ сонгор зах дээр судалгаагаа хийж байгаа. Чиглэлээ дөрөв татвар хэлсэн хамтран хүчээ сонгор захын түрээслэгчнэр бол нийт 8 ажнартаа баримт буюу баримтын тухай ач холбогдлын талаар юу гэж байгаа хичээл зааж байгаа. Тэрнээс гадуугаар манайх өөрсдөө судалгаа боломж болцоо шин санаагаа дэлгэрүүлсэн. Бодлооч 8 ажнарт ерөөдөө шин санааны талаар ойлголтын талаар судалгаа хийж байна. Шинэ ирээдүйн баг хүчит сонгор захын худалдаачдад нэмэгдсэн өртгийн албан татварын тухай баримтын талаар зэгцтэй ойлголт өгөх сургалтыг зохион байгуулсан юм. Мөн худалдаа эрхлэгчдэд төрийн үйлчилгээний цахим машинаар хэрхэн баримтыг хэвлэж өгөхийг зааж, бүртгэл хийлгэж амжаагүй байсан 30 гаруй худалдаа эрхлэгчдэд шинээр нэмэгдсэн өртгийн урамшууллын системийн бүртгэлийг үүсгэн өгч, гар утасны баримтын аппликейшнийг ашиглах болон бусад зөвлөгөө, мэдээллүүдийг өгсөн юм. 7-р бүлгийн 15-ийн 1/2 заасны дагуу нөгөө борлуулалтын орлого заавал 50 сая хүрэх бол юу суудсан төлөх. За та энэ дээр бол нөөц суудсан төлөгч болно уу гэс та татвар төлөхгүй. Нэрнээс бодох нөөц суудсан төлөгчлөө та нөөцийн татвар бол бусад төлөхгүй. Зүгээр яг жилдээ нэг тайлан гаргаж өгнө. Хүчит сонгор захын хувьд бол бид пост машинуудыг байрлуулсан. За одоо түрээслэгч нартаа энэ машинтаа бүртгүүлж хэрхэн ажиллах талаар одоо сургалтыг явуулж энэ ажлыг эхлүүлэх эксүрийг өнөөдөр тавилаа гэж бодож байна. Эхэндээ бол бас энэ нөөтийн энэ барилгыг сайн ойлгодог байсан. Тэгээ өнөөдөр болохоор ингээд чиглэлтэй дөрвөн татварыг хэлсэн одоо Улаанбаатар гэсэн бол иргэний сургуулийн оюутнуудаа ирж шинэ ирээдүйн багийнхантай ингэж хамтарч ажиллаад бид нар бас мэдгүй чадахгүй юм аа. Олон юм хүмүүсээс мэдээлэл сайн авлаа. Маш их баярлж байна. Гэхдээ яг бид нар одоо энэ улс орон даяар энэ явуулж байгаа нөөтийнхөө одоо энэ хийх ёстой юм уу те хийгээд
Тэгээд цаашаа ажиллаа хийгээл явна да. Тэгвэл чихийн тул тавхан татварын шаардлагаас код аваад нэвтрээд регистрээр ороод нэвтрээд ухаан баримтын чиглэлд чиглэл бүгдгөө 4-5-аар нийлээд 50 пост машин аваад тавьчих жоо эсвэл заалаараа нийлээд зааландаа нэг хэвч машин аваад тавьчих жоо. Би энэ хүчит сонгор захлаар 94 оноос хойш худалдаа эхэлж байгаа. Тэгээ сүүлийн одоо нарийн ногооны лангуу ажилладаг. Тэгээ сүүлийн нэг жил нодонгоос эхлээд одоо энэ датрын нэмсэн үрдгийн албан датрын тухай ойл гарснараа бид нөгөө кастинг машин, жижиг принтерийн машин гэж тавьсан. Тэгээ би энэ жижигхэн утсан дээр принтертэй тэгээд зүгээр хувь хүмүүстүүд баг юуны зүгээр нөт биш урамшуулд орох тийм жижиг юу олгодог. Одоо саяуд энэ сургалтанд суугаад нэмэгдсэн үрдгийн албан дотроо яаж төлөх үү, бас яаж бүртгүүлэх үү тэр талаараа мэдээлэл авсан. Бид бүхэн өнөөдөр Улаанбаатар Эрдэм дээд сургуультай их сургуультай хамтран хүч сонгор захад худалдаа эрхлэгч хувь иргэдтэй мөн бизнес эрхлэгчтэй уулзаж татварын баримтын талаар сургалт сурталчилгаа хийлээ. Татварлагч нар маань бас нэг зөрүүтэй ойлголттой байдаг. Тухайн зөрүүтэй ойлголтыг арилгахын тулд бид энэ сургалтыг зохион байгууллаа. Улаанбаатар Эрдэм дээд сургуулийн оюутнууд маань бид бүхэнд маш сайн туслалаа. Тэгээд мөн шонхор худалдааны төвийн удирдлагууд маань ч биднэрт бас сайн дэмжиж ажиллалаа. Шонхор худалдааны төвийн удирдлагууд маань дундын посын машин авсан байна. Одоо бүгд татварлагч нараа үйлчлэл хувь иргэд маань өөрсдийн татварын нэвтрэх кодыг аваад тухайн үйл ажиллагаа тухайн баримт маань хэвлэгдэхэд бэлэн болсон байна гэж хэллээ. Манай оюутнууд бас судалгаанд хичээл заахын зэрэгцээгээр хажууд нь баримт болон баримтын аппликейшнээр захин хэлбэрээр бүтээх талаар тэрний шинээр аккаунтыг бүтээх зааварчилгааг ерөөдөө өгсөн байгаа. Нийтдээ бүртгэлийн хувьд бол 230 гаруй хүмүүсийн бүртгэлийг шинээр аккаунтыг бүтгэл зааварчилгаа өгсөн. Өөртөө шинээр гарсан зураг тууцлалын сурчлагаа ерөөдөө сайн ярьж тайлбарлаа, шин санаагаа хүмүүсээ тайлбарлуулаа. Манай шин санааг ерөөдөө хүмүүс бол дөрөвслэгч нар бол 8-аас нар маань ерөөдөө дэмжиж байна. Тэгэхээр бид нэр бол энэ санаан дээр тулгуурлан цааш цаашгаа одоо үйл ажиллагаанд тулгуурж ажиллах гэсэн бодолтой байна. Сайн байцгаана уу? Санхүү эдийн засгийн их сургуулийн хай баг байна. За, юуны өмнө манай баг постэр хийхдээ яг ямар зорилго баримтлсан бэ гэхээр нэгдүгээрт постэр маань өөрөө одоо олонний анхаарлыг татах үйс өрмөц шийдэлтэй. Тэгээд олон утга санаагүй ерөнхий нэг санаатай нэг ураатай байхыг эрхэмлсэн байгаа. За тэгээд дараах байдлаар манайх постероо зохион байгуулсан байна. Аливаа амьтсан уран бүс нь өөрөө ямар нэгэн системд оршин тогтнодог. За бид өөрсдөө дэлхий дээр экосистем дээр ингээм амьдардаг. Энэ системийн нэг гол давуу тал нь хэм бол эргэх холбоог бий болгодог. За энэ бөмбөлөг маань өөрөө улсын төсвийг харуулж байгаа юм. Энд яагаад энэ 3 татварыг тавьсан бэ гэхээр энэ 3 татвар маань улсын төсвийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг 3 том татвар маань байгаа. За тэгээ энэ бөмбөлөгнөөс энэ манай улс их орон маань өөрөө ингээд дүүслэгдээд авч явж байгаамаа гэдэг нь энэ улсын төсвийг манай төрийн их барьсан хүмүүс маань зөв зохион байгуулаад зөв цагт нь зөв зүйлсэнд зарцуулаад менежментээ сайн хийж явах юм бол одоо улс их орныг тэр чигээр ингээд хөгжил дэвшил авч явна гэсэн санааг идэвхтэй гаргаж байгаа. За тэгээ эдгээр баримтууд маань өөрөө энэ иргэд маань энэ баримтаа ингээд авч хэвшээ, аж ахуйн нэгжүүд маань баримтаа өгж хэвшээ. Ингэснээрээ бид одоо нийт иргэд гэдэг хуваараа одоо улс их орныхоо хөгжил дэвшилд хамгийн том хувь нэмрээ оруулж байна гэж ойлгож болохоор байна. Санаа хүмүүсийн ирээдүйн багийнхан байна. Бид нэр баримтын хэрэгжилт ач холбогдол гэсэн сэдвийнхээ хүрээнд байгалийн усны эргэлттэй холбоон постероо бэлтгэсэн байгаа. За байгалийн усны эргэлтийн хувьд бүх байгаль дээрх гол цөөрөн маань далайн усан цэцгээд улмаар ууршилт явагдсан үйл болж үүлнээсээ бороо болон газрын хөрсөн шингэдэг байгаа. Энэгээр юу илэрхийлсэн бэ гэхээр бид нар бизнес эрхлэгч болон бүхий л төрлийн байгууллага энэ постэр дээрээ харуулсан гол мөрөн болон нуураар илэрхийлсэн байгаа. Хажууд нь байгаа бид нар хүмүүс маань хэрэглэгчид бөгөөд өөрсдөө шаардлагатай байгаа зүйлээ аваад байгууллагатай баримтыг өгөн улмаар баримт маань далайн ус буюу баримтын нэгдсэн системд очиж байгаамаа. Баримтын нэгдсэн системд очиноор яах вэ гэхээр бид нэмэгдсэн үртгийн албан татвараа төлөхөөс гадна бусад төрлийн орлогын албан татвараа тодорхойлон улсын төсөв дэх боломжтой болно гэсэн үг. Бид нар тэнгэрийг улсын төсөв гэж үзсэн бөгөөд постертойгоо холбон 3 төрлийн албан татварыг тодруулан одоо үүлэн дээр бичиж өгсөн байгаа. За энэ чинээс юу илэрхийлж байна гэхээр бид нар одоо энэ постэр дээр харагдаж байгаа газраа Монгол улсын эдийн засгийн сайн сайхан байдал хөгжлийг одоо харуулснаар илэрхийлсэн. Тэгээд татварын орлого маань бороо газар дэлхийг ундаалдагтай адилхан улс орны хөгжил зориулагддаг учраас бүх үйлнээс бороо одоо ингээд тусалж байгаагаар үзүүлсэн байгаа. Харин нэмэгдсэн үртгийн албан татварын хувьд
иргэд бид хоёр төрлийн урамшууллыг авдаг. Нэг нь гэх юм бол буцаа алгалт үе төлсөн татрынхаа 20% авдаг учраас жижиг туслуудаар илэрхийлсэн байгаа. Харин том туслын хувьд бид нар суглаанд оролцсон их дүнтэй урамшуул авах боломжтой учраас одоо том туслаар илэрхийлэн хэрэглэгч бүрдээр харгалзуулан зурсан байгаамаа. Мөн сайн сайхан байдал маань энэ цэцэг ногоо мал амьтдаараа илэрхийлэгдэж байгаа. Тэгээд нар гэдэг бол байгалийн усны эргэлтийн хамгийн гол хүчин зүйл учраас бид бүхэн Монгол улсын татврын бүхий л үйл ажиллагааг хариуцсан явуулдаг. Монголын татврын албыг нартай зүйлэн харуулсан байгаамаа. И баримтаар бид бүхэн далд эдийн засгийг ил болгох боломжтой учраас и баримт хөгжлийн үндэс эрүүл эдийн засаг улсын үндэс юм аа. Хувь хүн хуулийн этгээд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөг төрсөн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтан бүртгүүлэх өргөдлөө харьяалах татврын албанд гаргах бөгөөд татврын албанаас гэрчлэлгээ олгосноор суудхан төлөгчөөр бүртгэгдэнэ. Төр болон татвар төлөгчдөд дэмжлэг тусалцаа үзүүлэх татврын мэрэгсэн зөвлөх үйлчилгээг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий татврын мэрэгсэн зөвлөхийн зөвлөгөө болон хүргэв. Бизнес эрхлэгч хүмүүст хэрэгтэй татврын талаарх зөвлөгөөнд анхаарлаа хандуул. Японы хөрөнгө оруулалттай компани юм ба. Тэгээд хүүгийн өглөг төлөхөд ямар нэгэн татвар ногдуулт юм болов татвар ногдох орлогоос хасагдах ёстой юу хүүгийн өглөг нь яг яаж бүртгэх ёстой юм болов? Японы улстай манай Монгол улс болохоор давхар татрын гэрээгүй орн байгаа. Тийм болохоор аж ахуйн нэгж орлого албаны татрын тухай хуулиар бариад тухай хуулийнхаа 17-гийн 29-ийн дагуу Монгол улсад байрлалгүй бол Монгол улсаас их усүртэй орлогоос 20% татвар ногдуулахаар. Тэгэхээр 20% татвар ногдуулах шаардлагатай. Тэгэхээр манайх одоо хүү өглөختөө яг хуулийнхаа дагуу 20% татвар төлөх ёстой юм байна гэж байна. Тийм 20% татвар төлөх. За манай компани бас үе одоо нэг гаднаас санхүүжилт авдаг юм аа. Тэгээд энэ гаднаас авсан санхүүжилтийнхаа хүүгийн өрийг төлөхөд ямар нэгэн бас татвар ногдох орлогоос хасагдах уу хасагдахгүй яаж бүрдэх вэ? Тэгэхээр танай компани болохоор юу юм уу? Тэр зээл авсан компани нь танай толгой компани уу? Тийм манай толгой компани 100% хөрөнгө оруулалттай. 100% хөрөнгө оруулалттай толгой компани юм тий. Оруулсан хөрөнгөний хэмжээ нь хэд вэ? Оруулсан хөрөнгөний хэмжээ гэхээр $100,000. Тэгээд Монгол мөнгөөр шилжүүлэх юм бол 262 сая төгрөг. Тэгэхээр тухайн төлөгч байгаа зээл маань зээлийн хэмжээ маань одоо зээл төлөгч байгаа зээлийн хэмжээгээр манайхан нэг авсан санхүүжилт маань авсан байгаа санхүүжилт маань 1 тэрбум 100 сая төгрөг байгаад байгаа яг одоо юм байдлаар. Тэгэхээр аж ахуйн нэгж орлого албаны татрын тухай хуулийн 14 3 заасны дагуу хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчөөр олгосон зээлийн өмнө оруулсан хөрөнгө оруулалтын 3 дахин оруулсан хөрөнгө оруулалтыг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй тэнцвэс хэмжээний зээл ногдох хүүг болохоор татвар ногдох орлогоос хасна. Түүнээс давсан буюу одоо танахаар болохоор нэг 780 сая орчим зээлийн хүүг болохоор татвар ногдох орлогоос хасаад үлдэгдэл хэсэгт нь болохоор татвар ногдох орлогоос хасахгүй бүр тэр зээл ногдох тэр хэмжээнд ногдох зээлийн хүүг болохоор ногдлох шиг гэж үзээд татвар ногдуулах хэрэгтэй. Оо тийм үү. Тэгэхээр манайх чинь өмнөх тайлангуудтай болохоор одоо шууд нөгөө тийм хүүгийн нөгөө нэг өглөө тэр чигт нь татвар ногдуулах орлого руу бүртгээд яваад исэн байхгүй юу? Татвар ногдох орлогоос хасаад яваад исэн тийм үү тийм. Тэгэхээр нөгөө одоо яг төлж байгаа мөнгөнийхөө 780 сая орчим төгрөг хүртэлх хэмжээний мөнгийг нь татвар ногдох орлогоос хасагдуулж тооцох хэрэгтэй байсан юм байна. Тийм. 780 орчим саяын зээл ногдох хүүг татвар ногдох орлогоос хасаад үлдэгдэл зээлийн хэмжээ ногдож байгаа хүүг болохоор ногдлох шиг орлого олгож ийн гэж үзээд татвар ногдуулах шаардлагатай. Манайх сайхан нэг охин компанийнхаа хувьцааг зөв борлуулсан байгаа. Тэгээд хувьцаа борлуулсантай холбоотой ямар нэгэн татварт тайлбар компани хувьд болохоор хувьцаа борлуулсан талбайтай ямар нэгэн татвар ногдвол байхгүй. Хувьцаа эзэмшигч буюу орлого олсон этгээд нөөрэ тодорхойлж төлөх шаардлагатай байна. Тэгэхээр компани өөрөө болохоор татвар төлөхгүйгээр хувьцаа эзэмшигч нь өөрийнхөө татварын орлогыг тодорхойлж байгаа татвар төлөж байгаа шүү дээ. Манайх бас
сайхан нэг зээл аваад барилга барьж байгаа. Тэгээд энэ барилга барьж байхад нөгөө зээлийн хүүгийг бид нар яаж бүртгэх ёстой юм болоо? Тухайн зээлийн хөрөнгөөр барилга барьж байгаа тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын мөндрийн тухай хуулийн 14-ийн 4 зааснаар барилга ашиглалтанд орох хугацаанд болохоор барилгын өртөгт капиталжуулаад үлдсэн одоо ашиглалтанд орсон өдрөөс эхлээд цаашдаа аж ахуйн нэгжийн орлогын дотроос асагдах зардал болоод зээлийн үгийн зардал болоо явах юм. Барилга одоо ашиглах одоо баригж явах бүх хугацаанд одоо зээлийн хүн маань ерөөд өртөг шингээ авах. Тийм капиталжуулаад тийм татвар нөлөө орлогоос хасагдахгүйгээр барилгын өртөгтэй шингээл. За баярлалаа. За. Манай компани Солонгос улсын хөрөнгө оруулалттай компани байна. Тэгээд 2016 онд ашигтай гарсан бөгөөд 16 оныхоо ашигаас ногдол ашиг хуваарлагдж байгаа. Тэгээд Солонгос улсын хөрөнгө оруулагчтай ногдол ашиг хуваарлахтай хэдэн хувиар татвар ногдуулах вэ? Ногдол ашиг шилжүүлэх юм шүү дээ. За Солонгос улс бол манай улстай болоод давхар татрын гэрээтэй ормоо. Тэгэхээр давхар татрын хилцээрийн баримтлаа давхар татрын хилцээрийн 12 заасны дагуу тийм 12 заасны дагуу 5 хүртэлх хувиар юу яаж ногдуулж татвар ногдуулахаар ингээд татвар хөнгөлөлтөөр ногдуулахдаа хөнгөлөлтөө хувиар ногдуулахдаа заавал татвар төлөгчийн сертификаттай байх шаардлагатай. Тэр гэрчлэгийг нь би хаанаас авах вэ? Тэр гэрчлэгээ улс болгон ер нь татвар төлөгчийн сертификат буюу гэрчлэгээ байдгийн. Тэгэхээр тухайн одоо хөрөнгө оруулагч маань тухайн өөрийн улсын татврын албанаас аваад хамаад одоо тэгжээжэл энэ газар тариалангийн компаниудад олгож байгаа тариалан эрхлэгчдэд дэмжих сангаас олгодог урамшуулал байгаа шүү дээ тийм. Тэр урамшуулалтаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар хэдэн хувийн татвар ногдуулах вэ? Газар тариалангийн компани маань болохоор ерөнхийдөө аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 19-ийн 1-ийн дагуу болохоор үрд жинс тариа будаанд болохоор та ногдуулсан татвархын 50% хөнгөлүүлдэг байна. Гэхдээ нөгөө урамшууллын орлого маань болохоор энэ хөнгөлөлтөнд хамрагддаггүй. Тэгэхээр тухайн хуульдаа заасан буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвартаа заасан нийтлэг хувь хэмжээгээр ногдуулах шаардлагатай. Тэгэхээр манайх 10%-аар ногдуулна гэж ойлгож байна. Өвөг жинс тариа будааныхаа орлогонд болохоор 50% хөнгөлөлтөө үзүүлээд урамшууллын орлогонд 10%-аар нийтлэг хувь хэмжээгээр ногдуулна. За баярлалаа. Дараачих нь болохоор улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг татвар төлөгч нарын гавьяаг мартаж болохгүй. Татварын орлогоор нь улс орны эрүүл мэнд боловсрол батлан хамгаалах салбарыг хангахын зэрэгцээ улсын дэд үтцийг хөгжүүлж байдаг билээ. Ингээд 2016 оны шилдэг татвар төлөгч байгууллагын төлөөлөлтөд уулзсан ярилцлагын болонгаа өргөж байна. Үзэгчдээ нэвтрүүлгийн маань шилдэг татвар төлөгч болон та бүхэнд хүргэж бэлэн болоод байна. Энэ удаагийн болонд зочноор Монголын алт компани санхүү хариуцсан дарга сайн жаргал оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Танд ч гэсэн өдрийн мэндийг хүргье. Татварын байгууллагаас жил бүр уламжлал болон татвар төлөгчдөө алдаршуулах юм энийг бол зохион байгуулдаг байгаа. Тэгээд манай компани энэ зохион байгуулсан жил бүр шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсан. За энэ жил 2016 оныхоо татвар төлөлтөөр шилдэг татвар төлөөс гэсэн сайхан өргөмжлөлийг бид бүхэн аваад байна. За юугаараа энэ өргөмжлөлийг бид авсан бэ гэхээр хамгийн нэгдүгээр улс орон нутгийн төсөвт оруулсан татвар, төлбөр, хураамж, шимтгэлийнхээ одоо дүнгээрээ бидүүд бид хэрэгжүүлж явна. За тэгэхээр өнгөрсөн 2016 онд бол бид 72 тэрбум төгрөгийг бол улс орон нутгийн төсөвт татвар, төлбөр, шимтгэл хэлбэрээр орууллаа. За үүний гүн үнэлсэнийг үнэлт нөгөө талаар бид бүхэн бас хуулийнхаа өмнө хүлээсэн үүрэг амьсгалтай биелүүлж байгаагийн нэг бас нэг тод жишээ юм аа. За санхүүгийн талаар та бол 10 гаруй жил ажиллалаа энэ компанид. Тэгээд санхүү хариуцсан үед нэмэгдсэн өртгийн албан татварын талаар хувь хүнийхээ хувьд юу гэж боддог вэ? Тэгвэл нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг чинь өөрөө болоод ерөөсөө нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэлт гажээ тэр нэмэгдсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч чинь татварыг
байдаг л гэсэн санаа шүү дээ. Гэхдээ тухайн нөхцөлсгатын татварыг тухайн цикл болгондоо бид нар төлөөд яваад яа гэдэг тэр байдлаар болсон байгаа. Тэгээ ерөнхийдөө бол нөхцөлсгатын татварыг чинь бид үндсэндээ 3 юм төлөөд байгаа юм л да. Нэгдүгээр бол бид бараан төлөөд байгаа, хоёрдугаарт нь ажил төлөөд байгаа, гуравдугаарт нь үйлчлэгийн төлөөд байгаа. За тэгээд энэ 3 одоо бараа, ажил, үйлчлэгийг одоо эрхэлж байгаа тэр ажлын маань нөхцөлсгатын татварыг төлөө явж байгаа. За яг хоо энэ дээр бол бас хуучин өмнөх зарчим хуулийнхаа юунаас бол даваатаа хэд хэдэн талбарт вэ л дээ. Жишээлх юм бол нөхцөлсгатын босгоог бол одоо 10 сая төгрөг байсан 50 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн байгаа. За мөн нөхцөлсгатын татварыг бас бүх нийтээрээ бүгдээрээ одоо төлж оронд оролцоо гэдэг утгаар цар хүрээнд нэмэгдүүлсэн байгаа. Хэдий боловч за бас зарим тохиолдолд бол бизнес эрхлэгчид жоохон хүндрэлтэй юмуд бол байна л да. Жишээлх юм бол хэл дамнсан ажил үйлчлэгэнд нөхцөлсгатын татварыг төлөөд байгаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр Монгол улсын нөхцөл төрөөсөөс гадна одоо үзүүлж байгаа ажил үйлчлэгэндээ бол бид нөхцөлсгатын татварыг төлөөд байгаа. За энэ нэг талаараа бол стратегийн том ач холбогдолтой боловч нөгөө талаараа нөгөө бизнесийн маань бас нэг тодорхой хэмжээний одоо циклийг хязгаарлаад байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол за магадгүй тодорхой хугацааны дараа энэ нөхцөлсгатын юу хэл дамнсан үйл ажиллагаанд төлж байгаа татвар маань бол одоо биелэгдэх тийм нөхцөл бүрдэх юм байна. Тэгэхээр манай одоо улс орны эдийн засгийн байдал харьцангуй одоо сайжраагүй, дээр нь одоо улс орны маань эдийн засаг одоо өндөр амжилтанд хүрээгүй байгаа энэ үед бид нар энэ хэл дамнсан ажил үйлчлэгнээс татварыг ингээд аваад суудгаад ирэхээр нэгдүгээрт бол татвар төлөгчтэй бол нэлээд хүндрэлтэй. За татвар төлөлт гэдэг бол улс оршин тогтнохын нэр гэж ойлгодог. Ер нь бол иргэдийнхээ эрүүл мэнд, дэд бүхэл төрлийн хөгжилд хувь нэмэр болж байгаа гэсэн үг. Гадны улс орнуудад бол шилдэг татвар төлөгч бол томоохон хөрөнгө оруулагчтай бол их дээдлж үздэг. Манай улсын хувьд тэр байт юм. За татварын байгууллагаас бол энэ татвар төлөгчтэй алтаршуулах энэ үйл ажиллагааг бол олон одоо хэлбэрээр хийж байна. Жишээлх юм бол та нар санаж байгаа бол одоогоос 7-8 жилийн өмнө татвар төлөгчтэй одоо татвараа төлж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын хяналт шалгалтаас чөлөөлүүлэх тийм үйл ажиллагаа нэвтрүүлээд тэгээд ингээд сэдв татвар төлөгчтэй бол одоо татвар хяналтаа татварын дараахны шалгалтаас чөлөөлж гэх юм уу. За эсвэл одоо татвар төлөгчтэй одоо манай одоо зөвхөн одоо энэ хэдхэн одоо том татвар төлөгч гэхгүйгээр орон нутгууд бас энэ ажиллагаа зохион байгуулж байгаа. Тэгэхээр орон нутгт дээр бол одоо энэ орон нутгийн энэ байгууллага бол татвар шийдэг татвар төлөгч шүү гэдгийг алдаршуулад одоо орон нутгийнхаа хүмүүстэй танилцуулаад тэр хүмүүсээр бахархаад ингээд явж байгаа жишээ. За тэгээд ногоон дэвтэр гэж бас тэр айныг зохион байгуулад татвар төлөгчтэй ногоон дэвтэргүүл хүндэтгээл төлөвлөлөд яваад байна. Энэ юу гэхээр зэрэг ерөөсөө татвар маань бол одоо ингээд татварын маань одоо найзан болон сайжраад байгаа юм. Дээр нь татварын алба маань өөрөө болон бэхжээд байгаа гэдэг нэг шинж хэлбэртэй зөвхөн бид татварыг хураагаад аваад яваад байдаг. Бас энэ чинь санаар түн ингээд тэр тухайн компаниг одоо ингээд нийтэд бол сурчлаад яваад байдаг жишээлбэл. Тэгээ энэ татвар төлөгчтэй энэ чинь ганцхан ингээд зүгээр нэг алдаршуулаад зогсохгүй шүү дээ. Энэ чинь энэ аяны хүрээнд бол олон арга хэмжээнүүдийг авдаг шүү дээ. Одоо жишээлх юм бол саяхан бид нар нөгөө оюутнуудын дунд татварыг хэн сайн мэдрэхээ уралдаан тэмцээний зохион байгуулалт явуулж байна. Энэ бол бас нэг арга хэмжээ. За мөн татвар төлөгчтэй тодорхой хэмжээний сургалтуудыг явуулаад явж байна. Саяхан гэлтэгт чинь хэл дамнсан үйл ажиллагааны татварын үйл ажиллагааны зохицуул, тэрний шин чанар гэсэн сэдвээр татварын ерөнхий газар дээр сургалт зохион байгуулалт. За энэ маань бол бас татвар төлөгчтэй хооронд өрнөд байгаа асуудлууд маш сайхан үр бүтээлтэй одоо юм сургалт зохион байгуулагдсан. Тэгээ энэ сургалтаар бол үнэхээр одоо хүндрээд байгаа, ойлгомжгүй байгаа юм одоо ил тод болж байна. Үзэгчдээ татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? Нэвтрүүлгийн жишээлдэг татвар төлөгч болонд зочноор Монголын алт компани санхүү хариуцсан дарга сайн жаргал оролцлоо. Танд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүслээ өнөөдөр бас та бүхний цагийг хасаад энэ нэвтрүүлгийг бид бүхэнд оролцуулж байгааг баярлалаа. Цаашдаа ч одоо бид нар би одоо хэлэхэд бол манай бизнес эрхлэгчид болон манай иргэд татвараа цаг хугацаанд нь төлөөд төлснөөрөө бол нийгмийн үн хөрөөсөн үүрэг хариуцлага амжилттай хийж байгаа шүү. Тийм учраас бол татвар төлөх татвараа бол одоо цаг хугацаанд нь үнэн зөв төлөөд явж байгаа би хүсье.
Нэвтрүүлгийн дараагийн үе та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. 6 багийн гэрийн даалгавар төгсөн жүжигчилсэн тоглолтод хэрхэн бэлдсэн гэж сонирхцгаая. Анхаарлаа хандуулна уу. Би та бүхэнд гурван найзын тухай нэгэн түүх ярьж өгье. Тэд нэг өдөр И баримтын суглааны тохирол үзэж суусан юм. Гэтэл ингээд хаяад гарсан юм да. Энэ нөхрийн нэр бол Янда. Тэр бүр дэлхийн хамгийн азтай нэгэн. Нэг ч удаа хулгайд юм алдаж, нохот хөгдөж үзээгүйгээр барахгүй 3 давхраа сонсон ч ямар ч өртгөө үлдсэн удаатай. Тэр ч байтугай дээрээ сонсон хог бод чулуу барилгын төмөр хүртэл түүнийг он чаддаггүй юм. Бүр такси барихтаа хүртэл хатсан түүнийг орхидоггүйгээ боддоо. Бас нэг удаа ганцхан И баримт бүртгүүлээд тэр нь суглааны хонжруулж мөрөөдлийнхөө машиныг ч авч байсан юм да. Ийм л азтай залуу да. Харин энэ бол амжиргаа. Тэр Яндаг баримтаа бүртгүүлж суулаанд хожсноос хойш тууштай баримтаа бүртгүүлдэг болсон. Бүр найс нөхдөөгөө энэ тэнд явж байхдаа нөөтийн баримтыг нь булааж авдаг болсон. Гэхдээ тэгээд орсон газар болгондоо И баримтаа нэхэж авахыг нь яана. Гэхдээ тэгж зовж авсан нөөтийн баримтаа бүртгүүлснээр жилийн турш өөртөө хоригдлол бий болгож байгаа гэдгийг тэр сайн ойлгосон нэгэн. Харин энэ бол Бондола компани захирал Цүндэлээ. Тэр бол маш гэрхай бизнесмен. Түүний амжилтын гараа яаж ихэлсэн гэж. Тэр амжиргааг И баримтыг үхэн хатан цуглуулж байхыг хараад хэрэглэж татах шинэ арга бодож олсон юм. Тэрээр хуулийн дагуу нөөц суудхан төлөгч болж бусдаас төрүүлж И баримтыг олгосноор хэрэглэгчдийн өөртөө татах болсон юм да. Эхний үйлчлүүлэгч. Дараа нь хоёр дахь үйлчлүүлэгч. Гэхдээ нэг л нэмэгдэхэд үйлчлүүлэгчдийн тоо зам алж дэлгүүр рүү явах хэрэглэгчдийн цуваа нэмэгдэж түүний борлуулалт нүд ирмхийн зурал өсөж бизнесийн гараагач амжилттай эхлүүлсэн залуу да. Харин Янда ингэж хоёр найзгаа хайж явна гэж юу? Үгүй дээ. Тэр хоёр найз дээрээ эргэж ирсэн юм. Ингээд энэ гурван найз И баримтын талаар бие биенээсээ суралцаж амьдрал ахуйдаа хэрэгжүүлснээр орлогын өсөж найз нөхдийн холбоо нь бат бөх болсон юм да. Анх Яндагаас амжиргаагаас Цүндэлээ энэ мэдчлэн Монгол улсын иргэдийг бүгдээрээ И баримтын талаар мэдгээ бусдаа түгээцгээе. Та харин баримт авсан уу? Нөөтийн баримтаараа суглаанд хож. Баримтаа аваад татсан бол. Оюутан залуучуудын дунд зохион байгуулсан тэмцээн уралдааны тусламжтайгаар иргэд мань татврын талаар тэр дундаа нэмүүртгийн албан татврын талаар мэдлэг мэдээлэлээ дэвшүүлж чадсан баха гэж бодож байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай үзэгчтэй.